Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минингийн талаараа та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За та мэдхүү нэвтрүүлэгтээ хятадын дотоодын болон улсоо хоорондын нислэгийн тийд захиалгын мэрэгсэн үйлчлэгийг үзүүлэгч China цэгийн мэн. За мөн кафе Баскучи брэнд 2 дахь салбараа наадам центрт нээх гэж байна орой. Кафе Баскучи хамтран ажиллаж байна. За манай эфирийн утас 77 3883 77 77 8830 энэ утсаар холбогдож таорж ирээд 3 асуултанд хариулан ялагч болдог. За утсаар ярихаас өмнө радионыхаа дууг багасгаараа орж ирэнгүүтээ шууд нэрээ хариулаад хэлээд асуултанд хариулаарай. Өнөөдрийн оролцогчдоо амжилт хүсье. Эхний сонсогчоо бүгдээ авцгаая. 88 TQ-с гэдэг дугаартай сонсогчд холбогдлоо байна уу? Өглөөний алтууч байна. Өглөөний мэндэ алтууч сайхан марсан уу? За ийм асуулт байна. Манай галактикийг юу гэж нэрлэдэг вэ гэдэг асуултан дээр дууссан байна. Цаг явсан. Манай галактикийг юу гэж нэрлэдэг вэ? Үгүй сайхан өнгөрүүлээ. За холбогдсонд баярлалаа. За хөвгт зориулсан бас хүнд үзсэн үгүй сайн мэдгүй. Ямар ч гэсэн галактикийн нэрээ мэдж явахдаа хэлэдэггүй байх 8967 байна уу? Өглөөний жижиггүй байна. Өглөөний мэндэ жижиггүй хаалц. Манай галактикийн нэрийг юу гэдэг вэ? Дэлхий биш ээ. Дэлхий ч манай гаригийн нэр юм байна. Галактик гэхээр арай өөр зүйлийг хэлэх нь те. За холбогдсон байрлалаа. Энэ асуултан дээр хүүхд орж ирэл 3 дахь хүн авах юм байна. 8865 байна уу? Өглөөний мэндэ инх бол байна уу? За өглөөний мэнд инх болт. Ийм асуулт байна. Умард Америкийн хамгийн урт гол юу вэ гэсэн байна? Умард Америк, Хойд Америкийн тийм. Тий, Хойд Америкийн Колорадо, Миссисипи, Йеллоустоун, Ohio гэсэн байна. Цаг явсан. За, Миссисипигээ бодчихё. Миссисипи бол хамгийн урт нь мэдээж иргэн байна. За дараагийн асуулт дуучин даваа дашаа жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ? За би дөрвөн хөлбөр. Цэжэр мэдэх үү? Хөлбөр авах уу? За, сонсё та юу гэдэг лээ? Эрхэм баяр, ариун болд, мөнх жаргал анх баяр гинэ. За манай та мэдхүүгээ орцгоо. Ариун болд. Ариун болд гэдэг юм байна баяр эргээ. Ялтын асуулт. Караоке нь аль улсаас гаралтай үг вэ? Цаг явсан. За, Япон билүү Солонгос билүү нөгөө нэг бас нэг утгатай гэж сонсч илсэн юм байна. За, Япон гэж бодчихё. Япон тэгэлгүй яах вэ? Ялагчаар додорч байна. Баяр үргээ. За, баярлалаа. За, караоке гэдэг бол Японоос гаралтай үг юм байна. Дараагийн сонсогч 9963 байна уу? Өглөөний. За, өглөөний. За, эхний асуултын асуулт байна. Фредерик Шопен ямар үндэстэн бэ гэсэн байна. Цаг явсан. Шопен. За, сая чи одоо Монголд нэг улсаас хүн ирэхэд нь Шопен зориулаад юу тавьсан байсан шүү дээ. Хөшөө гаргаж тавьсан. Гэтэ андуурч тавьсан байгаад байдаг. 3 2 За, холбогдсон баярлаа. За, тэр авсан хөгжим нь Шопены буруу хөгжмийг авчиад нотын тавьсан. Тийм юу гаргасан те? Хөшөө тавьсан. За, саяны хүний утас нь хол тасарчлаа. За, 80 байна уу? Өглөөний мэнд тоолтын. Өглөөний мэндэ. За. Фредерик Шопен ямар үндэстэй юм бэ? Цаг явсан. Польш хүн юм байна. За, дараагийн асуулт хятадууд хормондоо ямар өнгийн хувцас өмсдөг вэ? Улаан өнгийн хувцас өмсдөг юм байна. Ялтын асуулт. Тони Старк нь ямар алдартай киноны дүр вэ? Төмөр хүн ялагчаар додорч байна. За, баяр үргээ төмөр хүн алс маань ялагчаар додорлоо. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За, дараагийн сонсогч 9013 байна уу? Байна. За, өглөөний мэнд энтэй холбогдсон. Өглөөний мэнд. Батэрч байна. За. Ган ямар бодисоос бүрддэг вэ гэсэн байна. За, би 4 хөлбөр өгье. Батэрднах. Ганг төмрөөр хийдгээ, дан төмрөөр хийдэг гэсэн байна. Эсвэл ган бол төмөр туглах хоёрын холц юм а гэсэн байна. Ган бол төмөр ба нүүрс түрхчийн холц юм а гэсэн байна. Ган бол төмөр ба хүчил түрхчийн холц юм а гэсэн байна. Цаг явсан. За, ганг яаж хийдэг юм болов? Энэ хоёр дахь нь уухаа. Хоёр дахь нь буюу төмөр ба туглах юм байна те. За, туглах бол биш юм байна. Холбогдсон байлаа. Туглах юм нэг бүр шүү. Биш ээ. За, холбогдсон байлаа. За, биш юм байна.
За та хариултаа сонсож байгаарай. Манай эфир үз 77 77 38 83 77 77 80 30. За ган одоо яг яаж хийдэг юм болоо? Ган гэдэг одоо гарч ирснээс хойш бас юу төмөр зэвсэг их хүчтэй болсон гэж үздэг. 8860 байна уу? Hello, Jackie Chan. Hello. За өглөөний минь Jackie Chan. За ийм асуулт байна. Ган ямар бодисоос бүрддэг вэ гэсэн байна. За түрүүн төмөр ба туглаг гэдэг хувилбарыг бол хассан одоо 3 хувилбар үлдсэн байна. Ган бол дан төмрөөс бүрддэг. Ган бол төмөр ба нүүрс төрөгчийн холцсон байна. Төмөр ба хүчил төрөгчийн холц гэсэн байна. Цаг явсан. 3 дахь нь байна. 3 дахь нь буюу ган хүчил төрөгчийн холц юм уу те? Тийм ээ. За хүчил төрөгчийн хол биш юм байна. Холбогдсон байлаа. За хариултаа сонсож байгаарай. 99 байна уу? Байна. Сайн. Сайн уу? За өглөөний минь тэнтэй холбогдсон бай. За, өглөөний минь багийн. За өглөөний минь багийн 3 дахь хүн шууд хариултаа авч болно. Ган ямар бодисоос бүрддэг вэ гэсэн байгаа. Ган бол Нүүрс төрөгч юм болов? нүүрс төрөгч болон төмрийн холцыг ган гэдэг юм байна. За жижиг зайнуудын төмрийн зайнуудыг нүүрс төрөгч бүрдүүлснээр маш бат бүх одоо холимог үүсдэг байна. За дараагийн асуулт аль улс дэлхийн хамгийн олон тэмээтэй вэ гэсэн байна. За би 4 хувилбар хэлье. Анхааралтай сонсоорой. Монгол, Сомали, Австрали, Казахстан. Цагаас. Сомали юм болов? Сомали хамгийн олон тэмээтэй юм байна. Ялтын асуулт. Грекийн домогт Мидас хаан хөрсөн бүхэн юу болж хувирдаг вэ? Цаг явсан. Хин хаан гэсэн бэ? Мидас. Майдас ч гэж. Мидас. Грекийн домогт гардаг алдартай хаан юм байна. Цаг туссан. 3 Шараа биш юм байна. Холбогдсон байлаа. За манайхан мэдж байгаа бол хариулж байгаарай. Би хамтран ажиллагчаа танилцуулна. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийз захиалгын мэрэгчсэн үйлчлэгээ үзүүлэгч Чайна цэг маань хамтран ажиллаж байна. Тэгэхээр Чайнаас та бүхэнд дараах мэдээллийг хүргэнэ. Нислэгийн статусаа шалгах боломжтой. За нислэгийн статус хойшлцсон уу, цагтаа явах уу гэд зас төвөгтэй байдаг. Байн бай одоо уцаар залхаад эсвэл одоо гадаад явж байхад ч гэсэн энийг одоо шалгаад авах хэцүү байдаг бол Чайна цэгийн менюор ороод та нислэгийн цаг хэвэндээ байгаа эсгийг шууд шалгаж болдог. За нислэг цуцлагдах магадлал ер нь хаяа бол байдаг. Гэхдээ цуцлагдлаа гэхэд та одоо хоёр сонголт байж байгаа. Мөнгөө буцааж аавна эсвэл дараагийн одоо нислэгийг тэр тухайн компаниас одоо санал болгож авч болдог, шилжүүлж болдог. Гэхдээ хэрэглэгч энэ ажлыг хийхэд маш хүндрэлтэй байдаг. Энэ ажлыг таны өмнөөс Airline компанитай одоо холбогдоод энэ асуудалд чинь туслаад өгдөг үйлчлэгээ үзүүлнэ. Нислэгээ захиалахад баримт танд өгнө. Тийм учраас 10%-аар илүү хямдхан гэж бол үзэж болно. Тэгэхээр байгууллага дээр чинь нислэгийн тийзээ захиаллаа гэхэд баримт танд шивж өгөх юм байна. За хятадын 28 авиа компанид шууд холболт хийгдсэн систем тул оператор болон зуучлал байхгүй учраас үнэн нь хамаагүй хямд. Тэгэхээр ингэснээр хятадын 221 хот болон дотоодын нислэг болон гадаадын нислэгийн тийз захиалах боломжтой. Нислэгийн томоохон хэд хэдэн сүлжээ байдаг. За манай Чайна цэгийн маань хамт олон бол Монголд урд өмнө байгаагүй шинэ сүлжээг нэвтрүүлж байгаа. Ингэснээр дараах давуу талуудыг хэрэглэгчдэд хүргэж байна гэсэн байна. Бусад билетийн касс болон онлайн системүүдээр дууссан нислэг манай дээр байх боломжтой. Таны авахыг хүссэн билет манай систем дээр зарагдах зүрх нь магадгүй 200 мянгаар хямд байх, түүнээс ч илүү байх магадaltaй шүү гэж амлаж байгаа юм. За та тэгэхээр Чайна цэгийн маань л ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За мөн Facebook пэйжтэй юм байна. Албасны Facebook пэйж нь Чайна Монголиа. Та бүхэн хайгаад лайкад дараарай. За энэ үүсгэн байгуулагч нь сэтгэлдээ хуваалцсан байна. Ингэсэн байна. Манай найзууд тодорхой салбарууд бизнес эрхэлдэг залуусаа жил бүр бид нэг удаа хамтдаа аялдаг. Гэтэл нэг асуудал байнга тулгараад байдаг. За энэ бол тийзний үн. Тэр Монгол тийзний үн үнэтэй байдагт бол бид хятадаас хямдхан тийз захиалгыг илүүд үздэг байсан. Гэхдээ энэ нь зуучлагч хайх, төлбөр шилжүүлэх, урьдчилан төлөвлөх зэрэг олон төвхтэй асуудлыг дагуулад байдаг. Тэгээд судалж үзтэл бидэнтэй адил хүндрэлтэй тулгардаг хүмүүс маш олон байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Хүндрэлтэй асуудал бол боломж гэж бид нар харсан. Тиймээс бид шийдэл гаргахаар шийдээд Монголоос хятадын бүх авиа компаниудын нислэгийг 5 секундын дотор захиалах боломжтой системийг инхүү бүтээгээд байна. За утасны дугаар нь 76 10 55 55 юм байна. 76 15 55 55. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийз захиалгын мэрэгсэн үйлчлэгээ үзүүлэгч Чайна цэгийн маань хамтран ажиллаа. Баярлалаа.
За дараагийн сонсогчоо бүгд авцгаана 9930 байна уу? Түмэн. За өглөөний мэндэ. За ийм асуултан дээр явж байгаа. Грекийн домогт Мидас хаан хөрсөн бүхэн юу болж хуурдаг вэ гэсэн байгаа. Аалт болж хуурдаг тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт. Дугуй цэнхэр дээр цагаан сумаар зүгчийг харуулсан замын хөдөлгөөний тэмдэг ямар төрлийн тэмдэгт орох вэ гэсэн байна. Дугуй цэнхэр дээр цагаан сумаар зүгчийг харуулсан замын хөдөлгөөний тэмдэг. За би дөрвөн хөлбөр өгье. Энэ бол хориглох тэмдэг, мэдээллэх тэмдэг, заах тэмдэг, анхааруулах тэмдэг гэсэн байна. Цаг явсан. Заах баха. Заах тэмдэг юм байна. За жолооч хүмүүс бол бат мэдж байгаа тийм. Заах тэмдэг юм байна. Ялтын асуулт. Хэддүгээр бүлгийн цустай хүмүүс хамгийн олон байдаг вэ? Цаг явсан. Нэгдүгээр бүлэг хамгийн олон. Нэгдүгээр бүлгийн цус хамгийн олон байдаг шүү дээ. Баяр үргээ ялгчаар тодорч байна. За баярлалаа. За баярлалаа. За 89 байна уу? Өглөөний мэнд хоёр анхаа. Өглөөний мэндэ. За анхаа. Тур де Франс ямар спортын тэмцээн бэ? Дугуй спорт. Дугуйн спорт гэх юм байна. Дараагийн асуулт. Японы түүхийн загсны махтай цуунд боловсруулсан цагаан будааг юу гэдэг вэ? Цуул боловсруулсан цагаан будаа. Түүхийн мах загсны махтай гэдэг. Юу? Сүши юм байна. За ялтын асуулт. Ийм асуулт байна. Энэхүү хундганы дуун ямар дуурийн хэсэг вэ гэсэн байна. За би эхлээд дууруудыг танилцуулах юм. Тэгээ сонсоод тэр хэсэг байна гэдэг нь. Тэр дуурийг Хундганы дуу бол бараг Traviata юм шиг. Traviata шууд цээжээр сонсох шаардлагагүйгээр мэдэж энэ Traviata-гийн алдарт хундганы дуу байдаг те. Ялагчаар додорч байна. Баяр үргээ. Баярлалаа. Өдрийн ажилд нэмж төсөө. Баярлалаа. За Traviata дууг нэг сонсчихъя гэсэн шууд цээжээр манай анхаа мэдэж байна. Дараагийн сонсогчоо бүгд аавна. Манай эфирийн утас 77 77 3883 77 77 88 30. За суши сашими гэсэн мэн 8861 байна уу? Өглөөний мэнд мөнхөд ахна. Өглөөний мэндэ. За мөнхөд ах. 1995 оны Хатан зоригтын киноны гол дүрийн Түүхэн Баатрыг хэн гэдэг вэ? Хүүхэн байдаг шүү дээ тийм ээ. Нэг Баатар залуу байдаг хэрэгтэй. Хатан зоригтон гэдэг кино гарч ирсэн юм байна 95 онд. За энэ киноны гол дүрд гардаг Баатрын нэрийг хэлэх юм байна. За тэр хүн бол Түүхэн хүн гэж явдаг. 3 Шотландын Баатар те 2 1 За холбогдсон баярлаа. За Хатан зоригтон гэдэг Мел Гибсны алдартай гаргасан дүр байдаг 90 тэгдлөө. Байна уу? Өглөөний мэнд хүрнэ. Өглөөний мэнд. За 1995 оны Хатан зоригтын киноны гол дүрийн Түүхэн Баатрыг хэн гэдэг вэ? За явсан. Уильям Волс. Уильям Волс гэдэг. За Соната гэж юуны нэр вэ гэсэн мэн? Соната. За сонат ч гэж нэрлэдэг. Соната юуны нэр вэ? За би дөрвөн хөлбөр өгье. Соната бол хөгжмийн төрлөө гэсэн байна. Шүлгийн хэлбэр, бүжгийн төрөл, соната гэж цэцэг байдаг. Цаг явсан. Хөгжмийн төрөл аа. Хөгжмийн төрөл юм байна. За сарны сонат гэдэг сайн яадаг те алдартай. Ялтын асуулт худалдаанд байдаг хамгийн өндөр рубль хэдэн рубль байдаг вэ? Цаг явсан. 500. 500 биш байна. Холбогдсон баярлаа. За 500-аас дээш байх юм байна. 88 тэг байна уу? Өглөөний мэнд. За өглөөний мэндэ. Худалдаанд байдаг хамгийн өндөр рубль хэд вэ гэсэн байна. Цаг явсан. 1000 бас биш юм байна. Холбогдсон баярлаа. За 1000 рублүүд ер нь хэд байдаг юм болоо гэсэн байна. Худалдаанд байдаг 77 77 38 83 77 77 88 30. За рубль хамгийн дээд рубль хэдийг таарч ирсэн бэ? 95 25 байна уу? Өглөөний мэнд эркэн. Өглөөний мэнд эркэн. За та 3 дахь хүн худалдаанд байдаг 5000 байдаг юм байна. Баяр хүргэе. Эхний асуултанд амжилттай хариуллаа. Дараагийн асуулт. Cassius Clay гэж нэг алдартай боксчны жинхэнэ нэр юм байна. Cassius Clay гэж хэн бэ? Цаг явсан. Мухаммед Али Cassius Clay гэдэг шүү дээ. Ялтын асуулт 1959 оны Кубын хувьсгалыг хэн удирдсан бэ? Юуны хувьсгал? Кубын хувьсгал.
наа чин Чигвара нөгөөх нь хэн блэ? За яжаарай. Чигвара одоо юу вэ? Ерхэлжсэн чи юу лээ? За Яг зөв Чигвара бол оролцсон. Гэхдээ Чигвара оролцсон. яг бүр өдөртаг үү те. 3 Яа яг нь хажууд байна. 2 Фидел Кастро. Фидел Кастро шүү дээ. Ороод ирсэн. Баяр өргөе. Ороод ирсэн шээ. За дахиад нэрээ хэлээрэй. За би Эрка. те. За яста. Янзын хариулаад ялагчлалаа баяр өргөе. За баярлалаа. Шинэ солоны мэндос. За баярлалаа. За Фидел Кастро гэдэг. За яг толчгаар нэрээ орж ирэхгүй. Эркэд маань эцсийн юм хүчтэй ороод ирлээ. Фидел Кастро бол Кубын өсгөлийн удирдагчтай. Зя дараагийн сонсогчоо бүгдээ авцгаая. 9110 байна уу? Бано. Байна. Бан чулуун байна. За өглөө юм дээ. За ийм асуулт байна. Ганц цагийн бүстэй хамгийн том улс юу вэ гэсэн мэн? Нэг цагийн бүс. Ганц цагийн бүстэй. Тийм, ганц цагийн бүстэй хамгийн том улс. Цаг яс. За манай монголчин бас ялаа. За За яжаарай. Энд чи юу вэ? ганц цагийн бүстэй хамгийн том улс юу вэ? 3. Таны хариулт Хятад уу? Тэ. Хятад ганц цагийн бүстэй юм байна. За хамгийн том ганц цагийн бүстэй улс бол Хятад юм байна. Дараагийн асуулт нэг нь дуу сонсно. За энийг сонсч ирсэн бол мэдэх хүмүүс бол мэднэ гэсэн байна. Интернет мем болсон энэ аяны гол дүр ямар амьтан бэ гэсэн байна. Би ихтэй амьтдыг хэлээд үгүй. Муур, нохой, дэлхийн хэрэм гэсэн байна. Сонсох уу? За. За нэг ядаргатай мем болсон аяа сонсох юм байна. За ийм аяа энэ ямар амьтны дуу гэсэн цаг яс. Хэрэм юм болоо. Хэрэм биш байна. Холбогдсон байлаа. За. Интернетээр одоо яг энэ одоо дуунууд бол хаасайгууд харж идэг. За заримд нь бол их ядаргаатай байдаг. Нэгээ бараг пранклахтай ашигладаг юм аян байна. За бүгдээрээ дараагийн сонсогч авцгаана. Энэ бол ямар ч гэсэн хэрэм бол биш. Нөгөө хөлбөрүүд нь болохоор дэлфийн, нохой, муур гэсэн 3 хөлбөр үлдсэн байна. Интернет мем болсон хүнийг амтныг олон те. За манай эфирийн үндэс 77 77 3883 77 77 88 30 8818 байна уу? За жоо. Байна уу? Бай. За өглөөний мэнд тэнтэй холбогдсон бэ? За өглөөний мэнд. За бүгдээрээ нэгэн интернет мем болсон аяны гол дүрийн амтныг хайж байгаа. Ямар амт вэ? Сонсох уу? За ямар амт вэ? Аян сонсох уу? Хөлбөр юу вэ? Аян уу? Аян муур нохой дэлфийн гэсэн хөлбөр үлдсэн байна. Цаг яс. Муур нохой. Дэлфийн. Юу? Муур юм байна. За хүүхдүүд байсан бол хажууд нь одоо маш сайн мэдж байгаа хаа. Энд нь манай охин муур гинэ л гэсэн комент энэ байна. Дараагийн асуулт HG гэж ямар химийн элемент вэ гэсэн байна. HG. За би дөрөв HG. Би дөрөв хөлбөр хэлье. Мөнгө, мөнгөн ус, алт, ус төрөгч гэсэн байна. Цаг явсан. Ус төрөгч биш юм байна. Ус төрөгч их зөвхөн H гэдэг юм байна. За холбогдсон баярлаа. HG гэсэнтэй 9927 байна уу? Байна уу? За жоохон цаам сонсогдоод байна. Байна. Одоо яаж вэ? За сонсогдож байна. Хинтээ холбогдсон За байна. өглөөний мэнд үргэлээ. Өглөөний мэнд хинтээ холбогдсон байна. Бэлгээтэй холбогдлоо. За өглөөний мэндээ. За, HG гэж ямар химийн элемент вэ гэсэн байна. За би За. мөнгө, мөнгөн ус, алт гэдэг 3 хөлбөр үлдсэн байна. Цаг яасан. Мөнгө ус. Мөнгөн ус бол HG гэж авд юм байна. За дараагийн асуулт аль нь Монгол улсын ерөнхий сайд байгаагүй вэ гэсэн байна. Би 4 хүний нэр хэлнэ. За нэг нь Монгол улсын ерөнхий сайд байгаагүй байна. Дамдан базар, Жигжид жав, Содном, Данзан. Цаг яасан. Данзан ч юм уу Жигжид жоо. Дамдан базар гэлөө нэг нь. Тийм, Дамдан базар,
Жалхан суудах Дамдан базар баха тий. Аа. За, Дамдан базар. Содномын Дамдан базар аа? Дамдан базар. Дамдан базар ерөнхий сайд байсан юм байна. За Дамдан базар 1921 оны 5 сараас 2 сар ерөнхий сайд хийжсэн байна шүү. За баярлалаа. За зөв харилцааг сонсож байгаарай. Монгол улсын ерөнхий сайдаар аль нь ажиллаж байгаагүй вэ гэдэг асуулт байгаа. Ийхүү жигжиж жав содном дамзан гэдэг 3 хариулт үлдсэн. Тэгэхээр та хариултыг мэддэг бол орж ирээд бас шууд хариулах нэ. Комментээр бас зөв хариултад ирсэн байна. Эртгээс Өглөөний минь наркон сайхан амарсан. өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? Дамзан ах нь одоо ерөнхий сайд байгаагүй. Байгаагүй штэ тий. Тэгэлгүй яг хөө танзан ах бол ерөнхий сайд байгаагүй. Дараагийн асуулт Tag 2 гэж ямар брэнд вэ? Юуны брэнд вэ гэсэн мэн? Tag 2. Мэдгүй юу. Донсбэр янз бүр байна. Ойлбор байлгүй ах уу? За Tag 2 гэж машин байдгаа гэсэн байна. Tag 2 бол цагны брэнд. За Pijak Zanga гэсэн 4 хөлбрийн цаг явсан. За эрчим аваа. машин гэдээ бас авчлаа да зүрчлөө. За холбогдсон байлаа. За Tag 2 гэдэг бол бас энэ тэнд бас нэлээд харагдчихийдэг эрчүүдэд зориулсан брэнд юм байна. Тэгэхээр эрчүүдийн яг өмсөж зөвхтэй холбоотой брэнд болж таарлаа. Цаг Pijak Zanga гэсэн 3 хөлбрүүлдлээ. Tag 2 гэж юуны брэнд юм бэ? 77 38 83 77 88 30 80 байна уу? 88 30 Байна. За өглөөний мэнд. За өглөөний минь. Хинтээ холбогдсон бэ? Та байна. Ажа. Та. За өглөөний мэнд. За өглөөний. Tag 2 гэж юуны брэнд вэ гэсэн байна? Цаг явсан. Цаг. Цагны брэнд юм байна Tag 2 гэж. Дараагийн асуулт Марокко улсын нийслэл юу вэ? Цаг явсан. За яста мэдхгүй байна. За холбогдсон баярлалаа. За. Марокко улсын нийслэл байна уу? За өглөөний мэнд. Хинтээ холбогдсон бай. Бата. За Марокко улсын нийслэл юу вэ? Цаг явсан. Мароккоос Тэ. Марокко. За энэ ч одоо Атласын арслангууд гэдэг үү? Баг нь 3 2 За бичгүй байна. За холбогдсон баярлалаа. 89.1 байна уу? Өглөөний минь байна. Өглөөний мэндэ. За. Рабат. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт. За. Зүрхэн эможиг бичихийн тулд хэдийн тоо танд хэрэг болох вэ гэсэн байна. Цаг явсан. Хөлбөр авах юм уу? За тэгээ авъя мэддэг. За 8 3 9 6 гэсэн байна. Цаг явсан. Дууссан маань цаг 3 8 3 9 6 2 за 8 8 биш байна. Зүрх өндөө явуулдаг хүн баг шиг. За холбогдсон баярлаа. За зүрхэн эможи хийхэд тулд хэдийн тоо танд хэрэг болох вэ? Байна уу? 91. За өглөөний минь болтоо байна. өглөөний мэндэ. Зүрхэн эможиг бичихийн тулд танд хэдийн тоо хэрэг болох вэ гэсэн байна. За 8 3 9 6 гэсэн хөлбөртэй байсан. Цаг явсан. 8 биш ээ холбогдсон баярлаа. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. 88.1 байна уу? Өглөөний минь. За очроо байна. Өглөөний мэндэ. За очроо. Зүрхэн эможиг явуулахын тулд бичихийн тулд хэдийн тоо хэрэг болох вэ? 3-ын тоо. 3-ын тоо хэрэг болно шүү дээ. За багын тэнд 3-ын тоо гэж зүрхэн эможи болдог байна. Дараагийн асуулт. Рагбийн дэлхийн аваргад ямар улс хамгийн олон төрөвтэй вэ гэсэн байна. Рагбигийн гэсэн үү? Рагбигийн. За би 4 хөлбөр хэлье. За. Япон, Өмнөд Африк, Франц, Америк. Цаг явсан. За эдгээрээс нэг нь Өмнөд Африк хавар. Өмнөд Африка тэгэлгүй яах вэ? Баяр үргээ. Ялтын асуулт. 2008 онд Бадрууган аль улсын тамирчин ялж алтан медаль авсан бэ? 2008 оны Бээжин гээл юм бэ? Жоорхон байна да. За. Куб байдаг лөө. Таны ярил Куб уу? Харин. Баяр үргээ ялагчаар додорч байна шүү. Кубын тамирчин ялж алтан медаль хүртэж байлаа. За төрийн дурлалаа ишгэлүүлж байлаа тий.
Олимпийн тэнгэр. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогч 8875 байна уу? бай. Тупай. Төбөө за өглөөний мэндэ. 1996 онд хин гэдэг Америк нэгдсэн улсын баруун иргэн рэпер буудуулж алуулсан бай. Цаг явсан. За энэ алдартай рэпер буудуулж алуулжсэн байна 96 онд. За мэдгүй байна уу. За албацсан баярлаа. 9688 байна уу? Өглөөний мэнд сэлбэд. Өглөөний мэндэ. За 1996 онд хин гэдэг Америк нэгдсэн улсын баруун иргэн рэпер буудуулж алуулсан бай. Баруун ирэг гэдгийг онцгойлж байгаа те. Цаг явсан. Тупак л гэж мэдгүй байна. Тупак нь баруун иргэн юм байна. За нүүдний 97 онд Notorious B.I.G. зүүн иргэн рэпер нэг нь бас буудуулж алуулсан гэдэг те. За дараагийн асуулт Шекспирийн Гамлет жүжиг одоогийн ямар улсад өрнөдөг вэ? Цаг явсан. Итали лөө. Итали биш юм байна. Холбогдсон баярлалаа. За Ромео и Жюльет бол Итали улсад өрнөдөг. Гамлетийн тухай бүгдээр асууж байгаа. Зөв хариултыг та бүхэн хариулж байгаарай. Би хамтран ажиллагчаад хэлцүүлээд байгаа юм. За манай та мэдхүйн нэвтрүүлэгтээ Кафе Паскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байгаагаар холбогдуулан хамтран ажиллаж байна. Паскучи гэж юу юм бэ? Бүгдээрээ сонирхох. 1883 онд Италийн Монте Чириньони хотод үүсгэн байгуулагдсан Кафе Паскучи нь дэлхийн 25 улсад 600 гаруй салбартай кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй брэнд гэдэг. За Паскучи зөвхөн одоо кофений газар биш, энэ бол кофений урлаг, амьдралын хэв маягийг давхар харуулж байдаг салбартай. За кофений орчин үеийн кофений соёлыг бол италичууд үүсгэн байгуулсан. Тэгэхээр Италийн Кафе Паскучи брэндэд очиж кофений яг жинхэнэ одоо соёлтой нь бас танилцах боломж олдож байна. Италийн одоо алдарт Кафе Паскучи брэнд 3 дугаар сарын 20 буюу саяхан нээлттэй нээсэн юм байна. Наадам центрт 2 дахь салбараа нээлттэй хийж байгаа юм байна. Тэгэхээр жинхэнэ Итали кофений амтыг та илүү ойроос илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой болсон байна. Шинэ хурсан кофений анхлын үнэр хамар зоригж өтгөн тослог хөөс уруул хүрэх мөчөд таны амтлах мэдрэхүү бүрэн сэргэн халуун зөөлөн аманд тань удаан хадгалагдаж таны нэг хором хятаалт байгаа мэдрэмжийг бэлгэлнэ гэсэн байна. Яг л өглөөний нарыг талцсан Амальфи ирэг дээр Италийн хамгийн үзэсгэлэнтэй газрыг нэрлэдэг те. Амальфи дээр байгаа мэд Итали кофений жинхэнэ амтыг мэдрээрэй гэж уриалж байна. Паскучи кофе таныг Италитай холбоно гэж найдаж байна. Шинэ салбар та бүхнийг урьж байна. Харин Паскучи Монголиа гэдэг Facebook пэйжийн олбол дэлгэрэнгүй мэдээлэл нь байгаа. За мөн лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Харин утсаар мэдээлэл авах гэвэл 70 1883 гэдэг дугаартай холбогдох нь 70 1883. За нэрээ очиж сонирхож үнэхээр Итали кофетэй танилцаж үзмээр санагдлаа. Баярлалаа. За 99 тэг байна уу? Өглөөний мэнд өргөе ихмээ байна уу? Өглөөний мэндээ. Сайхан амарсан. Шекспирийн Гамлет жүжиг одоогийн ямар улсад өрнөдөг вэ? Дайн улсад өрнөдөг те. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт. Эдгээрээс аль нь улаан махта орох вэ гэсэн байна. Би 4 амьтан нэрлээ. За аль нэг нь улаан мах юм байна. Загас, дахиа, гөрвөл, гахаа гэсэн байна. Цаг явсан. Хаачин цагаан дуу байдаг. Загас, дахиа. Нөтг нь юу лээ? Гөрвөлээ. Гөрвөл, загас. Цаг дууссан байна. 3. Загас чинь загас л шүү дээ. Загас улаан мах биш юм байна. Холбогдсон байна. Тийм үү? За тэгвэл гөрвөл шүү. За улаан мах гэж ямар махыг нэрлэдэг юм болоо бүгдээрээ мэдж байгаа хариултыг мэдж байгаа юм байл орж ирээд хариулаарай. За манай эфир үз 77 77 38 83 77 77 88 30 88 18 байна уу? Байна уу? За өглөөний мэнд. Өглөөний. Хинтэй холбогдсон бай? Батлага. Хингэрэ? Батлага. Батлага. За аль нь улаан махта орох вэ гэсэн асуултанд явж байгаа. Дахиа гөрвөл гахаа гурвуулсан байна. Цаг явсан. Дахиа юу нэ? Дахиа гөрвөл гахаа. Юу. Гөрвөл биш юм байна. Холбогдсон баярлаа. За дараагийн сонсогч 89-3 байна уу? Байна уу? Өглөөний мэнд алтсах байна. За өглөөний мэндэ 3 дахь хүн шууд хариултаа авч болно. Улаан махта аль нь орох вэ гэсэн мэн дахиа гахаа хоёр үлдсэн байна. Цаг явсан.
За шууд хариулт авчих тийм үү? Шууд хариулт нь гахаа юм байна. Ер нь улаан мах гэдэг бол сүүн тэжилтэй амьтдын махыг улаан мах гэж нэрлэдэг. За тэгэхээр гахаа бол бидэж хэрэг сүүн тэжилтэй учраас улаан махт орох нэ. За дараа эхний асуулт таны хувьд суумод хамгийн түгээмэл мэх нь аль нь вэ гэсэн байна. Би суумагийн 4 мэх уншиж өгье. Ашидаши, Yorikiri, Watanabe, Tsupari. Цаг явсан. Yorikiri юм болов? Yorikiri буюу барьцтай түлхэж гарах мэх бол хамгийн түгээмэл хийгдэг мэх юм байна. Дараагийн асуулт арабаас гаралтай ямар нэг тооны оронд үсэг юм уу дүрс ашиглаж бодлого боддог математикийн салбарыг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Юу гэнэ? Дүрс ашиглаж бодлого боддог. Цаг явсан маань тооны оронд үсэг юм уу дүрс ороод ирэх юм бол энэ салбар руу ордог гэсэн үг. 3 2 арабаас гаралтай үг юм байна. 1 Арабаас холбогдсон баярлаа. Амтсангүй. За. Дараагийн сонсогч 99 байна уу? Өглөөний мэнд чигүүр. Өглөөний мэндэ. Арабаас гаралтай ямар нэг тооны оронд километр биш байна. Холбогдсон баярлаа. За. Арабаас гаралтай ямар нэг тооны оронд дүрс үсэг юм уу дүрс ашиглаж боддог. Бодлого боддог математикийн салбарыг юу гэдэг вэ гэсэн байгаа. 77 38 83 77 77 88 30. За, ер нь бол бид нар араб тухай ашигладаг юм байна. 88 18 байна уу? За, хинтэй холбогдсон бай. Батар. За, өглөөний мэндэ. 3 дахь хүн шууд хариулт авч болно. Ийм асуултан дээр явж байна. Арабаас гаралтай. Хариулт авчих. Алгебр юм байна. За, алгебр бол алжабр гэсэн араб үгнээс гаралтай. За, энэ одоо тэгштгэл бодох гэх юм уу? Одоо x хэргийг олох бодлогыг хэлдэг юм байна. За, эхний асуулт. Бизегийн дөөр Кармен ямар мэрэгчлээ хүн бэ гэсэн байна. За, Кармен дөөр дээр гардаг бүсгүй Кармен ямар мэрэгжлийн хүн бэ? Би 4 мэрэгжил хэлье. Бүжигчин, мэрэглэгч, тамхины үйлдвэрийн ажилтан, баарны эзэн гэсэн байна. Цаг явсан. Амны үйлдвэр хийсэн. Юу гэнэ? Амны үйлдвэр хийсэн. Эзэн уг нь тамхины үйлдвэрийн ажилтан юм байна. Эзэн бол биш. Гэхдээ зөв хариулт юм байна. За, дараагийн асуулт. Boxed KO нь юу гэсэн үгийн товчлол вэ гэсэн байна. За, би 4 хувилбар хэлж өгнө. KO гэдэг бол эсрэг буюу энэ хоёр хоорондоо үзэж байгаа гэсэн утгыг илэрхийлэх юм байна. Эсвэл KO гэдэг нь оноо хэлж байгаа юм байна. Ялалт гэсэн үг, knockout гэсэн үг байна. Цаг явсан. 3 тон. Ялалт гэсэн үг биш юм байна. Холбогдсон байлаа. За, бокс буюу ерөн зодооны спортуудад KO гэж юуг илэрхийлэх вэ гэсэн. Бүгдэнд нь бас адилхан үйлчлэн 77 77 38 83 77 77 88 30. За, энэ нөгөө алгебрийн тухай ярьсан байна. Тоон дотор үсэг зохиж явбал алгебр болох юм байна штэ гэсэн үг байна те. Тоон дотор үсэг ороод ирэхээр л өстой толгой хэрэгсэн те гэд. За, энгийн одоо тоонуудыг хооронд нь нэмж хасч ивэл арифметик гэдэг бол үсэг ороод ирэхээр л алгебр болдог юм учиртай юм байна. 94 тэгдлээ байна уу? Байна уу? За, өглөөний мэнд хинтэй холбогдсон бай. Батгстай. За, Батөгс хэдэн настай вэ? 11. 11 настай. Батөгсөө манай галактикийг юу гэж нэрлэдэг юм болоо? Цаг дууссан. Шууд хариултаа авч болно. 3 дахь хүн те. Цаг дууссан байна. Хариултаа. За, зөв хариулт нь сүүн зам гэдэг те. Milky Way гэж бас нэрлэдэг байдаг. Сүүн зам байна. За, Батөгсийн хувьд ихний асуулт Төв аймгийн төвийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Төв аймгийн төвийг за энэ манай Улаанбаатар хоттой их ойрхон юм байна штэ. Батөгс Улаанбаатарт холбогдож байгаа хэ те. 3 Замар. Юу гэнэ? Замар. Замар биш юм байна. Холбогдсон байрлаа. За. За. Дараагийн сонсогчоо бүгдээ авцгаая. 77 77 38 83 77 77 88 30 баг сүүлийн сонсогч байж тарах гэдэг байна те. Төв аймгийн төв юу вэ гэд хүүхд хэрэг холбогдол хариулна. За, байна уу?
Манай өглөөний За өглөөний мэнд тэнтэй холбогдсон бай. төрөө. За бокст KO гэсэн үг юуны товчлол вэ гэсэн байгаа. За эсрэг оноо ялалт нокаут гэсэн дөрвөн хөлбөрөөс ялалтыг хариулсан. Цаг явсан. Эсрэг өнөө. Эсрэг оноо аль нь биш юм бэ? Холбогдсон баярлаа. За сүүлийн сонсогч жинкнээс авах нэ 77 77 38 83 77 77 88 30. За сүүлийн сонсогч аав энэ асуултандаас 3 дахь хүн болж орж ирэх нэ 99 байна уу? Өглөөний мэнд сайхан амсаа байна. Өглөөний мэндэ. За бокс Нокаут чага. Нокаут. Нокаут шүү дээ. Нокаут гэдэг үгний товчлол юм байна. Баяр хүргэе. Дараагийн асуулт. Хятадын амьдрах орчин зохион байгуулалтаар дамжуулсан сайн сайхныг дэмжих зорилготой мухар сүсгийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Дахиж унших уу? За тэгээ. Хятадын амьдрах орчны зохион байгуулалтаар дамжуулан орчныг зохион байгуулалтаар дамжуулан сайн сайхныг дэмжих зорилготой мухар сүсгийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг дууссан юм уу? Шашин. Шашин ч гэж бас хэлж болно. 3 Фэнкшүү тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Ялтын асуулт. Гаслан зовлон төрүүлэгч муу дур хүсэл тачаалаас игнэх тагцаж оюун ухааны үнэмлэхүйн үнэнд хүрч ариусан гэгэрх туйлын хүслийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Хариусан гэгэрх туйлын хүсэл. Төгс гэгэрх үү? Төгс гэгэрх хэлэн. За юу гэж нэрлэдэг вэ? Томьёолын асууж байгаа те. Нэрван дөр. Ямар дөр гэх юм. За 3. Мэдгүй одоо бурхан болохыг хэлэх гэдэг тэгэхээр юу гэх вэ? Төгс гэгэрх гэдэг бурхан болохыг гэгэрхийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн үг байна те. 2 англи нэрсэл юм уу? Монголоор хэлэх гэдэг нь. За санскритээр Монгол бүгдээрээ л яг энэ үгээр нэрлэдэг юм байна. За нэрван гэж. Нэрван шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За ялгчаар татчих нэр нь хэмээлээ. Бойна. За баяр хүргэе. За. За энэ үрээд манай өнөөдрийн та мэдхүн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай өнөөдөр та мэдхүн нэвтрүүлэг 7 ялагчтай байна. Инх болд хүн алц, түмэ, анхаа, эрка, очроо, буйна нартай баяр хүргэе. За энэ манай та мэдхүн нэвтрүүлэгтээ Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийц захиалгын мэрэгсэн үйлчлэгээ үзүүлэгч Ий Чайнацыг юм байна. За мөн кафе Паскучи 2 дахь салбараа нээсэнтэй холбогдуулан хамтран ажиллаа баярлалаа. Сонсогчтой өргөжлүүлээд радио мэдээгөө хүлээн аваарай. Манай 19 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа.